이 시간에는 이사야 51장입니다. 네. За хэдүүл өнөөдөр Исая 51 дэх бүлэг рүү орох гэж байна. Исая 51 дэх бүлэг. 몸 좀 어떠세요? 많이 나왔어요. 많이 좋아졌어요. 아유, 네네네. 너무 감사합니다. 네. 네. За хэдүүл Исая 51 дэх бүлэг рүү орно өнөөдөр. 51장은 하나님께서 창성케 해주신다는 말씀을 하고 계세요. 자, 번, 창. 번성케 해주겠다. 음, 2절, 네. 2절 마지막에 보면 번성하게 해주겠다 말씀하셨어요. Мгм. За 51 дэх бүлэг дээр хэдүүлээ явж байгаа тийм 20 дугаар бүлгийн 51-ийн 2-ын сүүлийн хэсгийг харах юм бол бурхан яасан гэхээр ерөөж өсгөж өгнө гэсэн агуулга гарч ирж байгаа. 네. 하나님의 백성이지만 죄를 지어서 하나님께 징계를 받게 되는데 징계를 받은 후에 회개하고 돌아오게 되면 하나님께서 또 회복시켜 주시겠다고 말씀하시는 겁니다. За мэдээч хэрэг өмнө дэгсэн тийм эзний ард түмэн байсан ч гэсэндээ буруу хийвэл шийтгэн гэсэн. Гэхдээ буруу хийгээд шийтгэхэд нь харин шийтгэснийхээ дараа ч гэсэндээ тухайн хүн эргээд эзэн рүүгээ ирэх юм бол эзэн бурхан буцаад түүнийг өрөөж өгнө гэж хэлсэн. 1절에 보니까 의를 따르며 여호와를 찾는 너희는 내게 귀를 기울여라 그랬어요. За 51-ийн 1 дээр хөдлөө харах юм бол зөвийг дагдаг, зөвхт байдлыг дагдаг та нар намайг сонсоорой гэж хэлсэн. 의를 따르고 여호와를 찾는 백성들이네요. Өөрөөр хэлэх юм бол зөвийг хайж бас эзнийг хайдаг ард түмний талаар ярьж байна. 이런 사람들은 네, 이런 사람들은 다 복을 받습니다. Тэгээ ийм хүмүүс бүгд ингээ өрөөгддөг, өрөөл авдаг. 너희를 떠낸 그 바위와 너희를 파낸 우묵한 구덩이를 보아라 말씀하셨어요. За тэгээд нэгийг сүүлийн хэсгийг харуул гэсэн тийм та нарыг цавчиж гаргасан хадыг та нарыг малтаж гаргасан нүхийг та нар хараарай гэж хэлсэн. 예, 자신들의 근본, 자신들의 그 출처, 어, 어떤 사람인가, 너희는 어떤 사람인가에 대해서 말씀하시는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол энэ юу гэсэн утгатай гэхээр одоо тэр хад гэдэг нь бас нөгөө нэг юу гэлээ тэр нүх гэдэг нь юу гэлээ та нар ямар хүмүүс вэ? Ямар байсныгаа та нар санаарай гэсэн утга хэлж байгаа гэсэн. 너희 조상들은 어떤 사람인가? Та нарын өвгдөөс ямар хүмүүс байлаа гэнэ. 몽골 분들은 출처가 출처가 어떻습니까? Нэ. Монголчуудын одоо өвгдөөс те их сурвалжууд нь бид нар ямар хүмүүс вэ? 예전엔 예전엔 다 몽골 분들 다 말 타고 다녔잖아요. Өмнөхийг харах юм бол манай өвгдөөс чинь бүргэл морд унаа давхдаг гэсэн те. 다 계례에서 다 사시고 Бүгд гэртээ те Монгол гэрээр амьдардаг. 아파 아파트가 좋을까요? 계례가 좋을까요? Одоо ихтэй харах юм бол гэр та нарын хувьд гэр дээр үү эсвэл орон сууц дээр үү? 계례가 아무리 좋아도 아파트만 하지 못할 겁니다. 그죠? 네. Гэтэ яг хав гэр хичнээн гоё байж болох ч гэсэнтэй орон сууцтай зүйрлэхгүй байх л та. 이스라엘 백성들의
그 근본은 아브라함이라고 할 수 있습니다. Мгм. Одоо жишээлх юм бол Израильчуудын одоо суурь те их үндэс суурь нь гэх юм бол хэдүүлээ Авраамыг хэлж болно шүү дээ тийм ээ. 아브라함은 어떤 사람입니까? Авраам ямар хүн байсан бэлээ? 저 갈대아 우르에 음. 스- 살고 있던 사람이죠. Халдей уур гэдэг газарт амьдардаг байсан тийм хүн те. 또 여호수아 24장 2절 3절에 보면 아브라함의 아버지는 우상을 섬기던 사람입니다. Мгм. Йошуа намны Йошуа иш 24장 Йошуа 24-ийн 2절 3절. 2 3-ыг харах юм бол тэрэн дээр юу байгаа гэхээр Йошуа 24-ийн 2 3 дээрийг харах юм бол Авраамийн эцэг нь болохоор а, одоо шүтээнд мөрөгдөх хүн байсан гэж гарч байгаа. 그 전설에 의하면 아브라함의 아버지가 우상을 만들어서 팔던 사람, 우상 장사였대요. Бүр ингээд одоо хэлээ түүхийг харах юм бол Авраамийн аав нь болохоор бүр өөрөө одоо манай харуулсан бурхан бүтээгч гэдэг шиг тийм шүтэнүүдийг хийгээд зардаг хүн нээсэн гинэ. 하나님께서 아브라함을 불러가지고 예, 복을 주셨죠. Гэтэ бурхан тийм гэр бүл дотор байсан Авраамыг дуудсан байгаа тий дуудаад юрөөсөн. 자기의 출처, 나의 출처는 어디인가, 어떤 사람인가. Хүмүүс одоо юу гэдгийг би өөрийнхөө таны үнд сугсаа хаана вэ гэдгийг 예, 조사하고 들여다보면 мгм, 다 없는 사람들이고 мгм. 또 하나님 앞에서는 다 죄인들이죠. Тэгээ бид нэр тэгсэндээ ер нь өөрсдөө үнд сугсааг хайгаад үзлээ гэхэд бахархах гэхээс илүүгээр бүгдээрээ л эзний өмнө бүгд гэмтнүүд байсан байгаа. 그래서 2절에 말씀하셨어요. 2절에 아브라함을 너희 조상 아브라함과 너희를 낳은 사라를 한번 생각해 보라고 말씀하십니다. За одоо 2 51-ийн 2 дээр Исая 51-ийн 2-ыг харуулаас тэгсэн. Өвөг эцэг Авраамаа бас өөртийг чинь төрүүлсэн Сарагаа сараа гэж хэлсэн. 내가 그를 불렀고 그에게 복을 주었고 또 번성케 했다고 말씀하셨어요. За тэн дээр бурхан бас юу гэхээр би тэднийг дуудсан бас тэднийг өрөөж олшруулсан юм аа гэсэн. 저와 여러분도 마찬가지입니다. Тэгээ би болон та нар тэг бүгдээрээ өдөл ижлэхэн байгаа. 하나님이 저희를 부르신 거죠. Бурхан биднийг дуудсан тийм ээ. 부르신다는 것을 소명이라 그러는데요. 소명, 콜링, 하나님의 부르심이 있죠. Мгм. 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 Одоо нэг дуудлага гэхээ чинь англиар calling гэдэг чинь тийм ээ. 부르심은 첫째 부르심을 받아야지 예수를 믿는 거죠. Хүн эхлээд бурханаас дуудлагыг авдаг. Бурхан түүнийг дуудсны дараа хүн Есүс дээр ирээд итгэдэг. 또 부르심을 받은 사람들 가운데서 또 부르심을 받은 사람들이 하나님의 종이 되는 거죠. Тэгээ бас ингэдэг дуудлага авсан хүмүүс Есүст итгэдэг. Тэгэнгүүт дараад нь бас тэр Есүст итгэдэг хүмүүс дотроосоо эзэн бурхан дахиж дуудаад тэр хүмүүсээ өөрийнхөө зарцуулдаг. 그리고 하나님께서 아브라함의 복을 주셨습니다. Тэгээ бидний бурханд Авраамыг дуудаад ингээ өрөөсөн тий. 그래서 아브라함에게 주신 복은 물질적인 복이라고 생각하시면 안 됩니다. Тэгэхээр хэдүүлээ Авраамыг харах юм бол бурхан Авраамд зөвхөн эд баялагын хувьд өрөөлгсөн гэж харж болохгүй. 물론 아브라함에게 물질적인 큰 복도 주셨지만
아브라함에게 주신 복은 영적인 복이에요. Авраамд мэдээж хэрэг бурхан эд баялагын одоо эд зүйлийн ерөөлөг л өгсөн. Тэгээд тэрнээс илүүгээр түүнд юу өгсөн лээ? Сүнсний ерөөлөг өгсөн. 믿음의, Сүнслэг 믿음의 조상이 되었죠. тэр итгэлийн хүүхд эзс болсон тий. 그리고 번성하게 해주셨어요. Тэгээ бас бурхан түүнийг өнөр өтгөн болгосон. 3절에 여호와께서 시온을 위로하신다 말씀해 주셨습니다. За 3 дээр харах юм бол хэдүүлээ бурхан Сионыг тайвшруулж байна гэсэн. 자, 지금 이사야가 말하고 있는 이 시점은 앞으로 100년 뒤에 일어날 일을 약 100년 뒤에 일어날 일을 바라보고 말하고 있는 겁니다. Тэгээ одоо Исая хэлж байгаа энэ агуулга нь болохоор одооноос хойш 100 жилийн дараа одоо болох ийм үйл явдлын талаар хэлж байгаа. 이 유다가 멸망하고 바빌로니아에 끌려가서 70년 동안 포로 생활하고 그 다음에 해방되어서 돌아온다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоо ингэж хийснээс нь хойш юу болох вэ? Юуда суурна, тэгээд Бабилон руу цөллөгт явна. Тэнд цөллөгийн 70 жилиг өнгөрөөчөөд буцаж ирж байгаа үед тэр үеийг одоо зөвгөнж ярьж байгаа гэсэн. 이제 해방되어서 가나안 땅으로 돌아오는 유다 백성들을 바라보고 여호와께서 시온을 위로하신다고 말하고 있는 겁니다. Тэр яаш гэхээр тэд нэр баригдаад явж ирчээд одоо цөллөгөөс ирснийхэн дараа яа гэхээр эзэн өөрөө хүмүүсийг тайлгаруулж байна гэж хэлсэн. 네, 다 포로 잡혀가니까요. 이 Тэгээд одоо 땅이 땅이 땅은 이제 황폐해지는 거죠. 황무지가 되는 거죠. тэг хүмүүс бүгд одоо нэг аж төрөөд амьдарч ирсэн хүмүүс бүгдээрээ баригдаад бүр 70 жилийн турш одоо явчлаар нөгөө газар нь бүр ингээд одоо зэрлэгш штэ тийм ээ. Эцгүй хосроод 그분께서 3절에 보니까 그분께서 그 모든 황폐한 곳들을 위로하시며 광야를 에덴같이 사막을 여호와의 동산같이 만드실 것이다 말씀해 주셨습니다. тэгээ бурхан юу гэсэн гэхээр тэгээд аль хэдийн хоосорсон тийм газрыг нь бурхан 3 дахь эшлэлээр хэл тэр бүхнийг нь тайтгаар болно гэж. Тэгээ харин зогсохгүй зэлүүд талыг нь эдийн шиг болгоё. Тэ цөлийг нь эзний цэцэрлэг мэт болгоно гэж хэлсэн. 위로 속에는 두 가지가 있다고 말씀드렸죠. Хэдүүлээ тайтгарл гэдэг зүйлийг хэлээ харах юм бол шүү дээ. Ингээ хоёр янз байгаа гэдгийг та сонссон баг тийм. 첫째는 위로 속에는 하나님의 보호가 있다. За тайтгарл гэдэг үгэн дотор нэгдүгürt нь болохоор бурхны одоо хамгаалалт байдаг. Хамгаалалт. 하나님께서 날개 아래 품어주신다는 말씀을 자주 하셨어요. Тэгээ эзэн бурхан би далавчин доороо чамайг нуунаа гэдэг үгийг үргэлж хэлсэн байдаг. 하나님이 보호해 주시고 두 번째는 큰 기쁨을 주세요. За хоёрдугаарт нь болохоор бурхан тайлгаруулна гэдэг дотор их баяр хөөр өгөхийг бас хэлж өгдөг. 왜 기쁠까요? Хүмүүс яагаад баярлна гэж бодож байна? 하나님께서 저희를 만족시키시기 때문에 기뻐하는 것입니다. Яагаад тэлээрэ бидний бурхан биднэрийг ингээ нөө сэтгэл хангалуун те бүр юм те гоё тийм хансан ийм болох учраас бид нэг ингээ баярлах болно гэсэн үг. 세상 사람들은 그것을 행복하다고 말하죠. 행복이라고 말하죠. Юу нэгс гэхдээ яг энэ байдлыг үгжилдэг гэхээр аз жаргал гэж нэрлэдэг.
그러니까 그 안에 기쁨과 즐거움과 감사와 노랫소리가 있게 될 것이다 말하고 있습니다. Тэгээ 3 зүйлийг харах юм бол тийм учраас одоо тэр эзний өчөд тайвшрал дотор байх учраас тайвшрлыг авахлаар биднэрт баясгалан, цэнгэл, талархал, дуу хоор хүртэл гарах болно гэж хэлсэн. 1절에서 3절 말씀만 가지고도 참 감사한 거죠. Э, Хэдүүлээ нэгээс одоо энэ 51-ийн 1-ээс 3 дугаар ишлэл хүртэл энэ агуулгуудыг харахад үнэхээр талархахаар харагдчихэв те. 여러분 그 주일날 이렇게 말씀 전하실 때는 성경 구절을 짧게 잡아서 설교하시면 안 됩니다. Хэдүүлээ гэхдээ одоо эзний өдөр ч юм уу магадгүй та үг дамжуулдаг шүү дээ. Тэгэхдээ Библийн хэсгийг маш богинохон аваад дамжуулж бас битээ тэгээрэй. 한 절, 두 절, 뭐 세 절, 네 절 이렇게 설교하시면 안 돼요. Одоо гэдэг нэгээс нэг 3 дугаар эшлэл хүртэл аваад ч юм уу тэрийг тайлбарлаж ингэж нөгөө нэг тий яаж болохгүй тайлбарлаж одоо үг болгож болохгүй. 본문을 좀 길게 본문을 길게 읽고 그 말씀을 전하셔야 됩니다. Тэр харин яах вэ гэхээр Библийн үндсэн агуулгыг урт уншиж тэ их агуулгыг уншаад тэрнээс нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. 그러나 이제 잠깐 잠깐 이렇게 말씀을 전할 때는 이렇게 1절에서 3절 이런 말씀 전할 수 있죠. Гэхдээ харин тайлбарлахдаа юу гэдэг нь дотор нь хуваагаад те за нэгээс тэдгээр хуудас нэгээс тэдгээр ишлэл гэдэг ч юм уу ингэж тайлбарлаж болно те. 저희들에게도 똑같이 말씀하시는 겁니다. Гэтэ биднэрт ч гэсэндээ яг энэ агуулгуудыг бурхан өөрөө хэлж чаа гэсэн үг нь ижилхэн. 의를 따르고 여호와를 찾게 되면 하나님께서 다 회복시켜 주시고 위로해 주신다. За энд биднэрт бас хэлж чаа гэсэн үг. Хэрвээ зөвийг дагаж те эзний гэрэн хайх юм бол эзэн бурхан тайтгалыг өгнө гэж хэлж байна. Амен. 예. 그리고 4절부터는 율법을 율법이 있고 공의를 행하는 백성은 망하지 않는다고 말씀하세요. За цаашаа нь эдлээ хараа дөрөвдүгээр ишлэл рүү харах юм бол үгсэн бэ. А энэ дээр юу гэсэн гэхээр за хууль ёсыг юу гэсэн те хуулийг дагдаг үндэсний талаар ингээ хэлж өгье гэсэн шударгаас болон хуулийг дагдаг. 내 백성아 내게 주의를 기울여라 4절에 말씀하셨습니다. За тэгээ юу гэхээр миний ард түмэн та нар над руу анхаараарай гэсэн. 또 내 민족아 내게 귀를 기울여라 말씀하셨죠. За бас одоо миний хүмүүс миний ард түмэн ингээ хоёр янзаар хэлж те над руу анхаараарай гэсэн. 이 백성 민족 다 구원받은 성도들을 말합니다. Энэ дээр хэлж байгаа ард түмэн гэж юу хэлж байгаа гэхээр аврал авсан итгэгч нарыг хэлж байгаа гэсэн. 이는 율법이 내게서 나오고 내가 나의 공의를 백성들의 빛으로 세울 것이기 때문이다. 그러셨어요. За энэ дээр юу гэсэн гэхээр яагаад тэлээрээ би хуулийг гаргана тэгээд шудраг осоо би ард түмнүүдийн гэрэл болгох гэж байна гэж хэлсэн. 하나님께서 하나님의 백성을 구원하시고 또 하나님을 대적하는 사람들 심판하실 것을 말씀하세요. Энэ юу гэсэн утгатай бурхан өөрийнхөө ард түмнийг гэрэл болгоод бурханыг эсэргүүцдэг нэг шийтгэнэ гэдэг хэлж өгч. 하나님 백성들은 구원하십니다. Бурхан өөрийнхөө ард түмнүүдийг аварна. 그리고 하나님을 대적하는 사람들은 반드시 하나님이 심판하세요. Харин
Бурхныг эсэргүүцдэг. Тэгээ Бурхны дайсхантай дайсагдаг хүмүүсийг заавал ингэ шийтгэх болно. 그게 율법이고 공의입니다. 하나님의 공의예요. Энэ болохоор эзний хууль бөгөөд Бурхны шударга гэсэн. 오늘날 저희들에게는 그걸 복음이라고 말하죠. 복음. Энэ өдөр одоо цагт бол хэдүүлээ энийг юу гэж ярьдаг гэхээр баярын мэдээ гэж ярьдаг. Тэгээ сайн мэдээ гэж ярьдаг. 복음과 율법은 하나입니다. 여러분. Өөрөөр хэлбэл сайн мэдээ гэж ярьж байгаа те эсвэл эзний хууль гэж ярьж байгаа. Энэ хоёр агуулга хоёулаа бол яг ижилхэн байна. 여기 동전이 하나 있는데요. 동전 보이세요? Энэ одоо та пастрыг хардаг, пастрын гарт нэг төмөр зоос байгаа. 예, 동전이 있는데 동전의 한쪽 면은 율법이에요. Өөрөөр хэлэх юм бол энэ хууль одоо энэ зоосны нэг тал нь хууль гэсэн. 그 반대편은 복음입니다. Харин нөгөө тал нь болохоор сайн мэдээ гэсэн. 그 율법 따로 복음 따로 나누게 되면 안 돼요. Тэр бид нэр хууль болон сайн мэдээг тэ тусад нь ингээ хоёр өөр юм шиг салгаж болохгүй. 구약과 신약도 원래 다 하나예요. Нөгөө нэг хуучин гэрээ болон шинэ гэрээ хоёр чи бас яг нэг ижилхэн шүү дээ, тэ. 구약 구약 따로 신약 따로 이렇게 나누게 되면 그건 하나님 말씀이라고 할 수 없어요. Хэрвээ бид нэр хуучин гэрээ тусдаа, шинэ гэрээ тусдаа гэж ингэж салгах юм бол тэрийг Бурхны үг гэж хэлж болохгүй шүү дээ, тэ. 그게 무슨 말이냐? 구약 율법과 신약 복음은 다 전체가 다 복음이에요. Тэгэхээр одоо адилхан юм бол хуучин гэрээний хууль болон шинэ гэрээний одоо сайн мэдээ тэ хоёулаа ингээд нийлээд эн чинь юу болж нэхлээрэ эзний сайн мэдээ болж. 첫 번째 복음은 어디에 있습니까? хамгийн анхны сайн мэдээ нь хаана гэдэг вэ? 창세기 3장 15절에 나와요. Хамгийн анхны сайн мэдээ нь Эхлэл номны 3-ын 15 дугаар эшлэл дээр гарч. 그러니까 성경 전체가 예수님의 설교이고 성경 전체가 성령의 설교예요. Тэр Библи тэр чигээрээ Иесусийн одоо номлол бас Библи тэр чигээрээ хариун сүнсний одоо бас номлол гэсэн үг. 그러니까요, 사실 성경만 읽어줘도 성도들은 은혜 받게 돼 있어요. Тийм болохоор хэдүүлээ зөвхөн илүү дутуу тайлбаргүйгээр зөвхөн Библийг уншиж өглөө гэхэд гисэн ч гэсэндээ итгэгч нарт ингээд ерөөл болдог. 말을 많이 한다고 해서 설교를 잘하는 게 아닙니다. Илүү их юм ярьлаа гэд сайн номлол болдог гэсэн үг биш үү? 뭐 아주 지혜로운 말, 유식한 단어를 사용해야 설교를 잘하는 게 아닙니다. Одоо юу гэдэг тийм маш тийм ухаалаг үгсүүд тэгээ одоо тийм гоц үгсүүд сонгоод ч юм уу тэгслээгээд номлол сайн болдог юм биш үү? 가장 성경적인 설교를 하셔야 됩니다. Харин бид нэр хамгийн библик одоо ийм номлолыг хийж өгөх хэрэгтэй. 하나님의 율법과 공의가 있는 곳은 거기는 빛이에요. 광명이에요. Бурхны одоо хууль тэр болон түүний зөв шударга байдал түүний шударга бас байгаа газарт гэрэл ингээд тусч идэг. 5절에 나의 의가 가깝고 내 구원이 이미 나갔으며 내 팔이 백성들을 심판할 것이니 섬들이 나를 바라며 내 팔을 기다릴 것이다. 말씀하셨는데요.
Тэгээ 5 дугаар ишлэл дээр юу гэсэн гэхээр миний зөвхт байдал хэдийнэ ойртцсон. Тэгээ аврал минь аль хэдийнэ гарчсан байгаа гэсэн. Тэгээд миний мутар ард түмнүүдийг шүүх гэж байгаа учраас эргийн нутгууд намайг ирлхийлээрэ гэсэн. Ирлхийлэн 구, хүлээнэ гэсэн. 구원의 때가 매우 가까이 왔다. Өөрөөр хэлэх юм бол авралын үе маш ойрхон ирсэн гэж хэлсэн. 영적으로는 그리스도를 통한 구원의 시대, 구원의 때가 가까이 임박했다는 말씀입니다. Өөрөөр хэлэх юм бол сүнслэг байдлаар ярих юм бол те Христийн үе маш ойрхон ирсэн гэдэг хэлж байна. 또 반대로 하나님의 대적들, 원수들은 심판의 때가 가까이 온 거죠. Дааллаараа бас нөгөө талаараа эсрэгээр нэдлээ харах юм бол эзний тайснууд те Бурхны тайснуудын шийтгэгдэх үе маш ойртсон гэсэн утга шүү дээ тийм ээ. 그러니 이제 눈을 눈을 들어서 하늘을 보라는 겁니다. Тийм учраас яа гэсэн бэ гэхээр харцаа хараагаа дээш нь өргөөд уул руу хараарай гэж хэлсэн. Харцаа өргөөрэй гэсэн. 이렇게 종살이하며 살아가고 있는데 눈을 들어서 하늘을 바라보라고 말씀하시는 겁니다. Тэд нэр тэнгэр харцаа өргөөрэй тийм гэж хэлсэн. Тэд нар одоо чинь одоо болохоор ч нэг боолын тийм тухайн үед одоо энэ Исая үзүүлэгч байгаа үе чинь 100 жилийн дараах гэсэн шүү дээ. Тэр үед тэд нар чинь яг боолоор амьдарч ирсэн үе. Гэтэ тэгэхээр болоод харцаа дээш нь өргөөрэй гэсэн. 지금 시대 사람들은 종살이 안 하나요? Одоо үед ерөнхийдөө манайхаа ингээ харах юм бол боолчлогдож байгаа тийм хүмүүс ер нь байдаг болов. 지금은 이집트에서 종살이 하지 않고 바빌로니아에서 종살이 하지는 않죠. Одоо ч гэсэндээ хэдүүлээ харах юм бол Египт ч юм уу Вавилонд ингээд юу гэх юм боолын тийм систем байхгүй болно шүү дээ. 그러나 다 종살이하며 살아갑니다, 사람들이. Гэтэ яг үүндээ харах юм бол хүмүүс бүгдээрээ нэг тийм боолын байдалтай амьдрал 죄의 종살이 하고요. шууд утгаараа бол нэгдүгээрт гмийн боолоор амьдарч байгаа. 세상의 종살이 하고 Хоёрдугаарт энэ дэлхийн бооллоор амьдарч байгаа. 마귀에게 종살이 합니다. За тэгээ гуравдугаар талаар чинь чөтгөрийн тий боолоор амьдарч байгаа гэсэн. 그 종살이 하는 사람들을 건져내는 거예요. Тэгэхээр яаж вэ? Бурхан тийм одоо боолчлогдож байгаа хүмүүсийг дуудан гаргана гэсэн. 또 아래 땅을 살펴보라는 거예요. За тэгээ бас тэдэнд юу гэсэлэр та нэг доошо газрыг хараарай гэсэн. 하나님께서 하시는 일을 살펴보라는 거죠. Шууд утгаараа болохоор Бурханы хийж байгаа ажлыг чи хараарай гэсэн утгаалж. 하늘이 연기같이 사라지고 땅이 옷같이 헤어지며 그곳에 사는 사람들이 그와 같이 다 죽을 것이다 그러셨어요. За тэгээ юу гэсэн гэхээр тэнгэрт тэнгэр утаа мэт алга болж газар хувцс мэт хуучирч оршин суугчд нь шумуул мэт ингээ үхнэ гэсэн тийм. 연기가 다 사라지죠. Хэдүүл утаа гэдгийг мэдэн тийм ээ угаасаа тогтохгүй алга болдог замхардаг. 우리가 입고 있는 옷들도 시간이 지나면 다 헤어지고 낡아집니다. Бидний одоо өмсөд сууж байгаа энэ хувцснууд ч гэсэндээ цаг хугацаа өнгөрөх юм бол бүгд илэгдээд хуучирдаг. 하나님께서 사람은 풀과 같다 그러셨어요. Тэг бурхан юу гэсэлэрээ хүн яг гал шиг гэж хэлсэн. 풀은 마르고 꽃은 А 떨어진다고 그러셨죠. уучлаарай гал биш өвс шүү. За тэгэн гутаа юу гэсэлэрээ өвс одоо цэцэг өвс ногоо шиг гэж тэгэн гутаа цэцэг хагдарч өвс ундаг штэ гэсэн.
아름다운 것도 지나가고 고운 것도 다 사라진다고 그러세요. Тэгээд гой сайхан зүйлсүүд нь өнгөрөн оддог. Илүү одоо тийм тансаг байдлууд нь ч гэсэндээ дорхноо алга болно гэсэн. 나이가 많아지면 몸이 무거워지죠. Хүн нас явах тусам бие нь хүнд оргиж эхэлдэг. 몸무게가 많이 나가는 건가요? Тэгэхээр тэр нь болохоор нөгөө биеийн жин нэмэгдэл харгалаа тэгж гэнэ гэж бодож байна уу? 몸에 기운이 없어가지고 힘이 없어가지고 Аа, 이제 몸이 무거워지는 거예요. үгүй харгалаа тэгээд харин хүн нөгөө сул дорой олоод тэг хүчин тарамдаад эхлэхээр тэгдэг. Бие нь хүнд санагдаж эхэлдэг. 또 아픈 데가 많이 생기죠. Тэгээ бас эндээ өвдөж байгаа зүйлүүд их гарч ирнэ тий. 혈압도 올라가고 당뇨도 생기고 그럽니다. Тэгээд яг нь сахарны өвчин ширэгдэн, даралт гэдэг юм ч гэсэн бас яригдана. 그건 다 오게 돼 있어요. Тэгээ ер нь бол энэ харах юм бол ямар ч хүнд бүгдээр нь гэх нь бүгдээрэнд нь ирэх зүйл байгаа. Хугацаа өнгөрөхөд 뭐 관리를 관리를 잘 할 필요가 있죠, 사실은. яг үнэндээ бол хүн залуу наснаасаа болоод сайн өөрийгөө арчлах хэрэгтэй л байх л та. 이 모든 인류는 죄 가운데서 태어나서 죄 가운데서 쓰러지는 겁니다. Гэтэ бүх хүн төрлөخت нь тийм ээ гим дотроо төрдөг. Тэгээ тэднээс гим дотроо одоо өвөхөр тогтоогдсон гэсэн. 그런데 그 캄캄한 그 어둠 속에 하나님께서 빛을 비춰주신 거예요. Тэгээ бурхан яана гэсгэлээр тийм харанхуй тэг газарт гэрлээ тусгаж өгнө гэж хэлсэн. 근데 그 빛을 발견하는 사람들은 정해져 있어요. Харин тэр гэрлийг ингээд одоо бас гэрэлтүүд хүмүүсээ гэх юм бол тэм хүмүүс аль хэдийн тогтоогдсон бас байдаг. 그 제한적 제한적 속죄라 그러죠. 제한적 속죄. 네. 하. 그러니까 모든 사람을 다 구원하는 모든 사람의 죄를 용서해 주시는 게 아니라 네. 정, 정해져 있는 공개해주는 거죠. 제한되어 있는 그 음, 안에 있는 하나님이 예정한 사람들만 구원받는 거죠. 음, 음. Тэгээ өөрөөр хэлэх юм бол харанхуйд байгаа хүмүүс ингээд бурхан гэрлээ тусгана гэж байгаа тийм. Гэтэ тэрэн дээр тэр гэрэл нь тусгагддаг хүмүүс гэж тусдаа байгаа гэсэн. Тэгээ тэрийг болохоор хэдүүлээ харах юм бол тэгж байгаа тийм нөгөө нэг тогтоогдсон хүмүүс гэж байдаг. Хүн болон аврал авна гэсэн үг биш. Тогтоогдсон хүмүүс гэсэн. 그래서 나의 구원은 영원히 있고 나의 의는 없어지지 않을 것이다라고 말씀해 주셨습니다. За гэхдээ 51-6-гийн сүүлийн хэсгийг харах юм л хэллээ. Аврал минь мөнхөд байна. Миний зөвхт байдал надаас үл холдноо гэж хэлсэн. 7절에 의를 아는 자들아 그 마음속에 내 율법이 있는 백성들아 내 말을 들으라고 말씀하세요. За 7 дээр бас юу гэсэн гэхээр үнэн зөвийг мэддэг хүмүүсээ бас зүрхэнд нь хууль минь байдаг хүмүүс намайг сонсоорой гэж хэлсэн. 1절에 있는 말씀하고 비슷하죠. Хэдүүлээ харах юм бол нэгдүгээр ишлэлтэй бас төстэй харагдаж байна тий. 예레미야 5장 1절에서는 공의를 행하고 진리를 구하는 사람. 예레미야 5장 1절 뭐 네. 누가 한번 읽어주시겠어요? Манайхаа хэн нэг нь Иремья номны 5-ын 1-р ишлэгийг уншиж өгөх үү? Иремья 5-ын 1-р ишлэл.
За, 네, тавын нэг Мгм. Иерусалимийн гудамжаар хоошоо урагшаа хэрэн яв. Тэгээд харж ажигл шударгыг үйлддэг үннийг эрэлхийлдэг ганц хүнийг олох гэж задгаа талбаануудаар хай. Олбол би тэр хотыг өршөөнө. Манай 네. 공의를 행하고 진리를 찾는 사람, Мгм. 한 사람이네요. 한 사람을 찾아라. Мгм. Энэ дээр тэгсэн те шударгыг үлддэг үннийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олоорой гэсэн. Тийм хүн нэг хүн гэсэн. 그 한 사람을 찾으면 내가 예루살렘을 용서해 주겠다 그러셨어요. Тэгээ өслөрөө хэрвээ чи тэр нэг хүнийг олчих юм бол би Иерусалимыг өршөё гэсэн. 공의를 행하는 사람은 하나님 말씀 따라가는 사람이죠. Шударгыг үлддэг хүн гэж ямар хүнийг хэлж байгаа л Бурхны үгийг дагдаг хүнийг хэлж байгаа тийм. 여기 7절에 있는 것처럼 의를 아는 사람이고 마음속에 하나님의 율법이 있는 사람이에요. 7 дугаар ишлэл дээр гарч байгаачлан тэр хүн бол үннийг мэддэг. Зүрхэнд нь Бурхны хууль байдаг хүн гэсэн. 진리를 구하는 사람, Шууд утгаараа үннийг хайдаг хүн гэж. 성경대로 예수 믿고 성경대로 교회를 세우는 사람. Библийн дагуу Иесуст итгээд Библийн дагуу одоо чуулганыг босгож байгаа хүн. 너희는 내 말을 들어라. Тэгээ өгсөлрөө тэр хүмүүс та нар миний үг сонсоорой гэсэн. 사람의 비난을 두려워하지 말라 그러셨어요. Тэгээ өгсөлрөө хүний зэмлэлээс бүү айгаарай гэсэн. 그들의 욕설에 실망하지 마라 그러셨어요. Бас тэдний доромжлолт битгий готраарай гэсэн. 아니 왜 내가 공의를 행하고 진리를 구하는데 왜 사람들이 나를 싫어하고 욕하죠? Гэтэ эндээс орох юм бол те би зүгээр үннийг хайгаад те Бурхны тэр хуулийг л зүрхэндээ тэгээд үннийг дагах гэж хичээж яхад хүмүүс яагаад надад дургүй байна гэж 예레미야 1장 6절에서 하나님께서 예레미야에게 말씀하세요. Иремья номны 6 дугаар эшлэгийг харах юм бол тэрэн дээр Бурхан 음, Иремьяд гэж хэлсэн байгаа. 1장 7절 8절. Илжан чилэр болж байгаа. 예, Иремья 1-ийн 7-8 юм байна. 좀 읽어 주시겠어요? Нэ. За би эндээ сонсчихъя. Харин эзэн надад би баг залуу гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүх нийгэм чи ярих болно. Тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна. Байна. 예레미야에게 하나님께서 말씀하셨습니다. Тэгээ бурхан Иремьяд ингэж хэлсэн ба. 야, 너는 아이라고 말하면 안 된다. 아이라고 말하지 마라. Тэгээ юу гэсэл тэр за чи өөрийгөө баг залуу гэдэг гэж битгий тэгэрэй гэсэн тийм. 예레미야가 아마도 음. 20대에 음. 하나님이 지금 부르신 것 같아요. Одоо ингээд тооцоогоор харах юм бол Иремьяд магадгүй бурхан нэг 20 30 настайд нь дуудсан юм шиг байна. 세 가지를 말씀하셨어요. Тэгээ түүнд 3 зүйлийг хэлсэн ба. 내가 너를 누구에게 보내든지 가라는 거죠. Нэгдүгээрт нь би чамайг хэн рүү шилгээсэн бэ чи тийш оч гэсэн. 두 번째는 내가 명령한 것을 가서 다 전해줘라. Хоёрдугаар нь болохоор миний чам тушаасан болгоны чи тийш нь дамжуул гэсэн. 세 번째는 사람을 두려워하지 말라는 거예요. Гуравдугаарт нь чи хүнээс битгий айгараа гэсэн. 우리에게도 이 세 가지를 말씀하십니다. Тэгээ биднэрт ч гэсэн бас ийм 3 зүйлийг бурхан хэлдэг. 내가 어디로 보내든지 누구에게 보내든지 Мгм. 가라는 거예요.
Шууд утгаар юу гэдэг би чамайг хаашин ч явуулсан бэ, хэн рүү ч илгээсэн бэ, чи зүгээр яв гэдэг. 이사야 6장에 보면 하나님이 이사야를 부르시는 장면이 나옵니다. Исая номны 6 дугаар бүлгийг харах юм бол Бурхан Исаяг илгээсэн л гардаг. 이사야가 성전에서 하나님의 큰 은혜를 받게 되죠. Исая эзний одоо өргөөнөөс те их ингээ ивэл авдаг. 하나님께서 이사야에게 물어보세요. Бурхан Исаягаас тэр үед ингэж асуудаг. 내가 누구를 보내며 누가 우리를 위해서 가면 좋겠냐? Тэгээ юу гэж асуудаг гэхээр би хэнийг явуулж хэн бидний төлөө явах вэ гэсэн. 이사야에게 물어보세요. Тэгээ бурхан Исаягаас тэгж асууж. 내가 누구를 보내면 좋을까? Тэгээ юу гэж хэлэхээр би хэнийг явуулвал зүгээр л гэж Исаягаас асууж. 누가 우리를 위해 가면 좋을까? Тэгээ хэн бидний төлөө явбал зүгээр вэ гэсэн асууж. 그 이사야가 예, 좋은 사람이 있는데요. 좀 예레미야를 보내면 좋겠습니다. Тэгээ Исая юу гэсэлэр тэнд нэг гайгүй залуу байгаа Иремья гэдэг та тэрийг явуулах уу гэв. 저 하박국을 보내면 좋겠습니다. Тэр Хабакук ч гэсэн бас давгүй юм шүү гэж хэлээгүү. 그렇게 말하면 될까요? Тэгээ Исая өөрөө тэгж хэлж болох байсан уу? 지금 이사야 마음 속에 하나님의 큰 감동이 왔어요. Тэгээ Исаягийн яг одоо энд ингээд бурхандаа бол зогсож явах үед түүний сэтгэлийг ингээд сэтгэл маш хөдөлсөн ба. 하나님이 나를 부르시는구나. 나보고 가라 그러시는 거구나. Тэгээ тэр яасан гэхээр бурхан өөрийг нь дуудаж байгаа гэдгийг бурхан өөрийг нь яваач гэж байгаа гэдгийг бурхан намайг яв гэж байгаа юм биш үү гэсэн энэ ойлголтыг ингээд тэр тухайд авсан. 하나님의 감동이 왔어요. Тэгээ бурхан эзний сүнстэй түүнийг ингээд хөдөлгсөн ба. 오늘 저희들도 마찬가지입니다. Өнөөдөр ч гэсэн биднэрт дээр бурхан ингэж ажилдаг. 하나님의 감동을 따라서 순종해서 우리가 이 일을 하는 거 아닙니까? Яг үүндээ бид нэр тэ өөртөө нэг хүсээд ч юм уу хийж байгаа биш харин эзэн бурхан таныг тэ намайг биднийг хөдөлгсөн учраас тэ бид нэр одоо энэ ажлыг хийж байгаа шүү дээ тэ нэгсний ажлыг. 그러니까 하나님 말씀만 전하면 돼요. Гэтэ бид нэрээ хийх ёстой зүйл юу? Эзний үгийг зүгээр дамжуул гэж байгаа үгийг дамжуулахад л болно. 사람들에게 존경받으려고 그러지 마세요. Хүмүүст одоо юу гэдгийг одоо нэг тийм юу гэх гэдэг ч юм уу хүндлүүлэх гэдэг ингээ хичээх шаардлага байна. 사람들이 다 나를 사랑해 주길 바라지 마세요. Хүн болгон намайг одоо ойлгоол тэ сайн хандаад хайрлаж өгөх байх гэж битгий найдаа. 아니 예수님께서 사람들에게 사랑받으셨습니까? Иесусыг бодоод үзэх юм бол Иесус тийм одоо тэ Иесусыг яасан бэлээ хүмүүс бүх хүн хайрлаж байсан гэж юу? 그래서 십자가에 못 박아 죽였는가요? Хайрлаж ирсэндээ л хайрлаж ирсэн ямар сайндаа л хайрлсан учраас тэг залмын дээр цовдлон гэж юу те? 세례 요한이 사람들에게 사랑받았습니까? Баптизм хүртэгч Иохан ч гэсэн ялгаа байхгүй. Хүмүүс тэгтлээ хайрлагдсан гэж юу? 그래서 목을 잘라버렸는가요? Тэгээ хэрвээ хайрлагдсан байлаа ч гэсэндээ хайрлагдсан хүнийхээ хайрлаж байгаа хүнийхээ толгойг дасдаг гэж юу? 우리 교인들이 기준이 아니에요. Хүн гэдэг одоо тодтголыг гэдлээ чуулганыхаа хүмүүсээр бодож болохгүй. 그러니까 두려워하지 말라 그러셨잖아요. Тэгэхээр Библиэр харах юм бол юу гэсэн бэ? Битгий ай гэж одоо хүнээс битгий айгаарай гэсэн. 사람들이 비난한다고.
Хүн чамаас одоо тэ чамайг доромжлно гэсэн. 그들이 гэсэн. Мгм. 그들이 욕한다고 실망하지 말라는 거예요. Хүн тэ чамайг доромжлно гэсэн. Тэгэнгүүт тэр болгон дээр чи битгий эмээгээрэй гэсэн. 왜 설교를 그런 식으로 하냐? Одоо юу гэдгийг ийм номлол гэж юу гэдгийг ингэдэг ч юм уу те. 왜 기도를 그런 식으로 하냐? Ингэж залбирах та яадгийг гэдэг ч юм уу те. 왜 예배를 그런 식으로 예배를 드리느냐? Одоо тий чи хүндэтгэл өргөхдөө ингэж өргөдөг юм уу гэдэг ч юм уу. 우리는 역사적인 신앙을 가지고 있는 사람들입니다. Бидний хувьд болохоор чинь хэдүүлээ чинь нөгөө нэг уламжлалт те уламжлалт ийм итгэлийн үндэстээр суйрлагдсан хүмүүс байгаа. 우리 마음대로 예배 드리고 우리 마음대로 기도하는 거 아니에요. Бидний үүдээ өөрсдийнхөө дураар одоо хүндэтгэл өргөөл өөрсдийнхөө дураар залбираад ингэдэг хүмүүс биш байгаа. 8절에 조음이 그들을 옷같이 먹을 것이며 벌레가 그들을 양털같이 먹을 것이다 그러셨어요. За тэгээд 8 дээр цаашаа харах юм бол юу гэсэн бэ? Хэвэн хорхой хэвэн хорхой тэднийг хувцс шиг иднэ гэсэн. Өт хорхойнууд тэднийг ноос шиг иднэ гэсэн. 그 양털을 먹는 벌레들이 있는가요? Тийм ноосыг иддэг тийм хорхой байдгүй манай Монголд. 네, 저는 잘 모릅니다. 양털을 먹는 벌레도 있겠죠. 네. Ноосыг иддэг хорхой байдаг болов? Байдаг. Охтон юм болов? Цоолоод ажтай. байгаа. Юу цагаан ирвэх байгаа шүү дээ. 그런 Эсрэг болсныхан Цагаан дараа ирвэхийн хорхоо. Эсрэг тийм. нас. 있대요. 그 나비의 종류라는데 아, 그런 게 있대요. 나방 종류로구나. 예. 하나님의 뜻대로 하지 않는 것은 다 사라진다는 거예요. 근데 бурхны өөрөөр хэлбэл энэ агуулгын өсвөлөөр бурхны хүслийн дагуух биш зүйлсүүд бүгд ингээд цаг нь ирэхлээрээ устгалдана гэж тийм байхгүй болно гэсэн. 그건 하나님이 인정하지 않았어요. Яг л лээрээ бурхны хүслийн дагуух биш үү? Бурхан өөрөө хүлээн зөвшөөрөхгүй. 하나님의 뜻대로 한 것만 하나님이 인정해 주시는 겁니다. Бурхан зөвхөн өөрийнхөө хүслийн дагуух зүйлсийг л хүлээн зөвшөөрдөг. 나의 의가 영원하고 나의 구원이 대대에 이른다 그러셨어요. Яагаад гэвэл үслээрээ миний зөвхт байдал мөнхөд байж тий миний аврал маань үеийн үед байх болно гэж хэлсэн. 8-ын сүлдэр 9절부터 16절까지는 하나님만 믿고 두려워하지 말라는 겁니다. Одоо эдлээ цаашаа 9-өөс 16 дугаар ишлэл хүртэл харах юм бол энэ дээр үлрэж чи зөвхөн бурханд л итгээрээ битгий хайгаараа гэсэн агуулга гарч ирж байна. 9절부터 11절 좀 읽어주실 수 있으세요? 네, за би 9-өөс 11-ийг уншия. Сэрэгтэн эзний мотор минь сүр хүчээ өмсөөч өнийн өдрүүд эртний үеүүдийн шигэ сэрэгтэн Рахабыг хэсэгчин тасчиж лууг нэвт татгсан нь та босов. Далай тэнгис их гүний усыг хатаан золигдогсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь та босов. Ингээд эзнэр золигдогсод буцаж баяртайгаар дуулан Сион руу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр байна. Баяр хөөр тэднийг нөмөрч гүнийг зовлон зүгтэн одноо гэсэн. Амен. 네. 여호와의 팔이여 깨어나소서. За хэлсэнтэй эзний мотороо та сэрээчээ гэсэн. 그 능력을 가지고 옛날처럼 우리를 구원해 달라고
기도하네요. Өөрөөр хэлэх юм бол та өмнөх шигээ хүч чадлаараа биднийг аварч өгөөч гэж залбирч байгаа гэсэн үг. 라합, 라합이라고 하는 단어는 교만, 자만, 스스로 자만하는 것을 가르쳐요. 라합. 네? Өөрийгөө 네. өргөмжилсөн тэр бардам найдлыг сууддаг. 기생 라합을 말하는 게 아니라 이 라합은 과거의 이집트를 가리키는 겁니다. Энэ нүүн янхан юм Рахабыг хэлдэг байгаа байхгүй юу? Энэ харин хуучны Египтийг хэлж байгаа гэсэн. Өөрийгөө өргөмжилсөн бардам найдлыг сууддаг хэлж байгаа. 라합은 교만하다는 뜻이라 그랬죠. Рахаб гэдэг нь одоо хэлээ бардам тий өөрийгөө өргөмжилсөн гэсэн утга гэж. 교만한 이집트를 하나님이 내셨다. Өөрөөр хэлэх юм бол бардам Египтийг гэсэн утгач тий бардам Египтийг бурхан та тасчин хэсэгчлэн тасцсан гэж хэлж байгаа. 괴물을 하나님 찌르셨는데 이 괴물도 이집트를 상징하는 단어입니다. Энэ луу гэж гарч байгаа одоо энэ аратан гэж луу гэж байна. Энэ луу ч гэсэндээ бас Египтийг хэлж байгаа гинэ. 30장 7절에 보면 30장 7절 Исаяа. 네. Исая 30 дугаар бүлгийн 7 дугаар ишлэгийг харах юм бол юу гэж өгдөг гэхээр 30장 7절 마지막에 가만히 앉아 있는 라합이라고 불렀다 그랬죠. За энэ дээр Исая 30-ын 7 дээр ингэсэн байна. Юунд ч нэмэргүй Рахаб гэж бичсэн байгаа байхгүй юу? 이 괴물은 나일강에 사는 괴물을 특별히 말해요. 나일강이요? 나일강에 사는 괴물. Энэ одоо энэ луу гэдэг агуулга болохоор чинь нийл мөрөнд гэж аахгүй нийл бүрний амьтныг ингээд тусгаад хэлсэн гэсэн үг гэж байна. нийл мөрөн дээр байсан амьтан. 나일강에 사는 큰 악어를 말씀하시는가 보다. Гэтэ энэ одоо нийл мөрний том одоо матар ч юм уу тийм амьтан гэж ерөөсөө биш байгаа. 뭐 어떤 동물, 어떤 짐승을 두고 말씀하시는 건지 모르지만 여하튼 나일강에 사는 괴물, 그건 이집트를 상징하는 거예요. 우선 여기 몽골 성경에는 여기 그 용으로 바로 나오더라고. 용으로 뒤에. 용이라고 되어 있는데 용이라고 해도 괜찮아요. 괴물, 뭐 용, 리바이어던이라 그러는 리바이어던. 아주 괴물을 말해요. 네. Одоо эдлэн Монгол Библиэлд болохоор луу гэж гарч байгаа. Солонгос Библиэлд болохоор аратан гэж гарч байгаа юм. Тэгээд энэ аль нь ч болно гэж лээ л да. Энэ гол нь ямар утга гэхээр нийлэн мөрөнд байсан нийл мөрний аратан гэж байгаа хгүй. Гэхдээ нийл мөрний аратан гэхээр бид нэр одоо юу гэдгийг мөрөнд одоо тийм нийл мөрөн дотор аратан гэхээр юу яах юм болоо гэж бодож магадгүй. Том одоо матас ч юм уу те том загас ч юм уу гэж бодож магадгүй. Гэхдээ тэр бол тодорхойгүй гэж. Харин Рехоядан буюу аратан гэдгээр нь ингээд тэмдэглэсэн байдаг. 네. 그 하나님께서 10절에서는 깊은 바다를 마른 땅으로 이스라엘 백성들이 건너가게 하셨다는 거예요. За тэгээд 10 дугаар Исая 51-ийн 10-ыг цааш арах юм бол бурхан тэр гүн тэнгис далайгаар яасан гэсэн бэ? Хуваасан тий хуваагаад хуурай газраар өөрсдийн арт түмнийг гаргасан гэсэн. 구속받은 하나님의 백성들이 그 길을 걸어갔다. Аврал авсан эзний арт түмэн тий тэр замаар ингээ алхаж явсан гэж. 그 하나님께서 하신 거 아닙니까? Шууд утгаараа энэ бурхан хийсэн шүү дээ тий бурхан хийгээ хөгжөв. 이제는 저 바빌로니아에서 종살이 하던 하나님의 백성들이 돌아오게 될 것입니다. За одоо харин
бурхан одоо харин бурханы ард түмэн чинь Вавилонд байгаа шүү дээ, тийм ээ. Вавилон руу очно гэж ярьж байгаа. Тэгэхээр тэндээсээ бурхан яг энэ шигэ буцаж ирэх болно гэж хэлж. 노래하면서 시온으로 돌아올 것입니다. Бид 큰 영원한 기쁨을 가지고 돌아오게 될 것입니다. тэгээд бид нар харин дуу дуулаад те мөнхийн тэр одоо баяр хөөртэйгөөрөө гониг зовлонгоо хорхоод магтан нааш ирэх болно гэж хэлж Сион руу. 슬픔과 탄식이 다 사라질 것입니다. Бидний гониг бас тэр зовлон те тарчлаа нь бүгд ингээд алга болох болно гэж хэлсэн. 예수를 믿고 교회에 들어오면 슬픔과 탄식은 사라져요. Хүн Есүст итгээд чуулган руу ирэхэд тэр шийдэж чадахгүй байдаг гэсэн тэр зовлон тэр гонигуд нь алга болдог. 하나님께서 저희를 세우셔서 그 일을 맡기신 겁니다. Тэр бурхан биднийг одоо харин босгоод энэ ажлыг бидэнд даатгах гэж. 그럼 잠깐 쉬었다 갈까요? Ялээ түр амарч агаад буцаж орё. 음. 그 12절부터 14절까지 좀 읽어주시겠어요? 12-оос 14 гэдэл уншия. Энд дээр өгөхлөөр би зөвхөн би л та нарыг тайвшруулагч гэтэл өөхөх хүмүүнээс айн үүс болдог хүмүүнээс чи юунд эмэн вэ? Тэнгэрийг дэлгэж газрын суурийг тавигч бүтээгч эзнээс чи бартан устгахад бэлэн юм шиг уурлах дарлагчаас үргэлж өдөр бүр чи айж байх уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байгаа юм бэ? Олзлогдсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гямданд өгөхгүй талхаарч дутагдахгүй гэсэн. Амен. 네. 너희를 위로하는 자는 곧 나인데 너는 누구이기에 그 죽을 사람을 두려워하며 풀같이 될 사람의 아들을 두려워하느냐 그러셨죠? Энэ дэр хэлсэнд би чамайг тайвшруулах чинь би штэ. Чи дэгжих чи юунда? Тэг өөх гэж байгаа хүнээс эсвэл өвс мэт байгаа тийм хүнээс айн вэ гэж хэлж. 우리를 위로하실 분은 하나님밖에 없죠. Тэгэхээр бид нарыг одоо тайвшруулагч нь бурхан л байгаа тийм. 사람을 두려워하면 안 됩니다. Тэгэхээр бид нар хүнээс айж болохгүй. 하나님의 종은 사람을 두려워하는 사람이 아닙니다. Тэгэхээр бид нар бурхны тийм хүн бурхны зарц хүнээс айх ёсгүй. 사람에게 잘 보이려고 그러면 안 돼요. Тэгээ бид нар хүнд сайн харагдах гээд ингэ хичээж болохгүй. 우리는 하나님 앞에서 모든 일을 해야 됩니다. Бид нар эзэн бурхныхаа өмнө харин бүх зүйлийг хийх хэрэгтэй байна. 하늘을 펴시고 땅에 기초를 세우시고 너를 만드신 분이 여호와가 아니냐 말씀하셨습니다. Ядаснаа тэнгэрийг дэлгэж газрын суурийг тавьдаг. Тэг бүтээгч эзэн чинь чиний бурхан биш үү гэж хэлсэн. 압제자, 국가나 통치자나 압제하는 사람을 두려워하지 말라 그러셨어요. Тэгээ юу гэсэн гэхээр одоо юу яаж байгаа те? Устгахад бэлэн юм шиг ингээд дэмий ууралж байгаа юм хүмүүсээс битгий ягараа гэж хэлсэн. 사로잡힌 사람들이 속히 풀려나게 될 것이다. Тэгээ бас үсгэлэр олзлогдсон байгаа хүмүүс удахгүй чөлөөлөгднө гэж хэлсэн те. 그들이 죽지도 않고 구덩이로 내려가지도 않을 것이다. 또 양식이 모자라지도 않을 것이다. 말씀해 주셨어요. Тэгээ юу гэхээр тэд нар гямданд ч үхэхгүй
Тэд нэр одоо тий хэрэгцээ зүйлээр ч дутагдахгүй гэж хэлж байна. 하나님의 일을 하면은 생활이 어려워진다. 굶을지도 모른다. 그런 걱정하지 마세요. Тэгэхээр бид нар болохоор хүмүүс юу гэж боддог гэхээр Бурхны ажлыг хийх юм бол одоо хэцүү замаар явнаа, тий амьдрал хэцүү болноо гэж ярьдаг. 네. 하나님께서 먹을 것도 주시고 입을 것도 주시고 다 주십니다. Тэгээ бидний Бурхан өөрөө тайвшруулах зогсохгүй одоо надад хэрэгтэй байгаа зүйлсүүдийг өөрөө өгдөг. Идэх юм байна уу, өмсөх юм байна уу, юу вэ? 필요한 건 하나님 주실 거니까 네, 하나님의 일을 하면서 걱정하지 말라는 거예요. Тэгээ хэрэгтэй зүйлийг тий Бурхан өөрөө өгнө гэсэн болохоор хэдүүлээ тий Бурхны ажлыг хийхдээ нас авраа гэж. 나는 여호와 내 하나님입니다. 바다를 휘저어 그 물결을 일으키는 자인이 만군의 여호와가 그의 이름이다. 그러셨습니다. За тэгээ 15 дээр болохоор би бол тий далайн утхан хөдлөгдөв. Тэгээ би бол түг түмдээ Бурхан. Тэгээ эзэн чиний Бурхан юм аа гэж хэлсэн. Өөрөө 세계, 이 세계의 모든 역사를 주장하시는 분이 하나님이세요. энэ дэлхийн бүх түүхийг ингээ удирддаг нь Бурхан байна. 전쟁을 일으키시는 분도 하나님이세요. Тэгээ дайн тулаан тий одоо самууныг ч гэсэндээ Бурхан мэдж байгаа. Бурхан өөрөө ингээд хөдөлгдөв. 전염병이 돌게 하시는 분도 하나님이세요. Ямар нэгэн хүнд өвчин тий халдварлалт юу гэдгийг тэр бүх ч гэсэндээ Бурханаас байдаг. 물론 그 병원균을 만든 사람들은 따로 있지만 그 병이 전 세계로 다 퍼지게 허락하신 분이 하나님이세요. Тэгээ мэдээч хэрэг одоо юу гэдгийг ямар нэгэн нөгөө нэг одоо өвчлөл гарахад ч юм уу үүсгэгч хүн байж болно л доо. Гэтэ түүнийг дэлхийд даяар түгээх ч юм уу тийм зүйл дээр бол бурхан зөвшөөрж үйлдэгдэж. 16절에 내가 내 말을 내 입에 두었고 내 손 그늘로 너를 덮었으며 내가 하늘을 펴고 땅의 기초들을 놓고 시온에게 너는 내 백성이다 라고 말하였다는 것입니다. За тэгэнгүүт 16-аас үслэр Тэнгэрсийг тогтоож газрын суурийг тавиад тэгээ Сионд чи миний ард түмэн гэж айлдахын тулд амд чинь үгээ тавьж байгаа тэр бол би гэж хэлсэн. 하나님께서 하나님 백성들의 입에 하나님 말씀을 두었다는 거죠. Бурхан өөрөлдөө өөрийнхөө ард түмний аманд өөрийнхөө үгийг өгнө гэсэн. 우리 입에 하나님 말씀을 두신 분이 하나님이세요. Бидний аманд эзний үгийг өгдөг нэгэн бол Бурхан өөрөө байна. 그리고 하나님이 손을 들어서 우리를 보호해 주십니다. Тэгээ Бурхан гараа өргөөд өөрөө биднийг хамгаалж өгнө гэсэн. 또 시온에게는 너는 내 백성이다 이렇게 말씀하셨다는 거죠. Тэгээ Сион болохоор гэсэн бэ? Чи бол миний ард түмэн гэж хэлнэ гэсэн тий. 하나님의 소유, 하나님의 것이 된 거예요. Тэр Бурханы ард түмэн гэдэг нь Бурханы болно гэсэн утгаар хэлж. 저희는 하나님의 소유들입니다. Тэр бид нар бүгдээрээ Бурханы ард түмнүүд байна. Бурханы өмчүүд байна. 하나님의 보호를 받는 것은 당연하죠. Тэгэхээр Бурханы өмч учраас Бурханаас одоо хамгаалал аавна гэдэг нь угаасаа тодорхой шүү дээ тий. 17절부터 20절까지는 하나님께 징계를 받은 예루살렘을 깨우치시는
징계를 받은 예루살렘에게 말씀하시는 내용이에요. 17 дугаар ишлэгийг харах юм бол үгсэндээ эзнээс сургамж сахилга авсан Иерусалим ард түмнүүдийг бурхан өөр сэрэж тий. 깨어라, 깨어라, 일어나라 말씀하세요. Одоо сэрээрээ босготун гэд хэлж байгаа тий. 저희도 날마다 깨어나고 또 일어나야 됩니다. Бид нэр ч гэсэндээ өдөр бүр сэрж өдөр бүр ингээ босох хэрэгтэй. 우리 영적으로 깨어나야 돼요. Тэгээ бид нэр энэ чинь босно гэдэг юу гэж хэлж байна? Сүнслэг талаар нь хэлж байгаа. 깨어 있어야 바른 판단을 할 수가 있어요. Бид нэр сүнслэгээр талаараа сэрүүн байж ээж ингээд дүгнэлтүүдийг зөвөр хийж чадна. 원수가 들어오는지 도적이 들어오는지 강도가 들어오는지 깨어 있어야 될 거 아니에요. Бид нэр тэ сүнслэгээр сэргэг байж ээж одоо хулгайч ирж гэнэ үү, цөлмөгч ирж гэнэ үү, тэр бүх зүйлийг мэдэж чадна. Сэргэг очиж. 우리 교인들이 깨어나면 되겠다. 그렇게 생각하시면 안 됩니다. Тэгээд тэ за яг тэр л сэрэг хэрэгтэй байна да. Тэгээ манай туулгаар хэл босохтой байна да гэж бодож болохгүй. 하나님의 종이 항상 깨어 있어야 돼요. Харин эзний бурц зарц өөрөө сэргэг байх хэрэгтэй. Сэрүүн байх хэрэгтэй. 잠자는 동안에 원수들이 와서 가라지 씨를 뿌리고 갔잖아요. Одоо нөгөө нэг унтчих үед дайснууд ирэнгуутаа нөгөө хор тургамлын үрийг талбайд суулгаад явчихдаг шүү дээ тий. 너는 여호와의 손에서 주님의 분노의 잔을 마셨다는 거예요. Тэгэнгүүт яасан бэ? 17-гийн сүүлээс яасан бол эзний мотрын хилэнгийн аягнаас чи уусан тий. Согтуурлын аягны шахруугч согтуурлын аягны шахруугч уусан гэсэн. 전쟁에서 졌어요. Өөрөөр хэлбэл нөгөө дайнд одоо ялагдсан гэж. 나라가 멸망했습니다. Улс нь бас сүрсэн тий. 포로로 다 잡혀갔어요. Эднэр тэгээс осохгүй одоо юугаар цөллөгөөр явцсан байгаа шүү дээ тийм ээ. 하나님의 그 분노의 잔을 마셔가지고 비틀비틀거리는 거죠. Өөрөөр хэлэх юм бол эзний одоо уур илэнгийн аягнаас уусан байгаа тий. Тэгээ яаж юм уур илэнгийн аягнаас уусан учраас одоо бүр ингээд нөгөө согтуу хүн шиг болцсон байгаа гэсэн үг хэлж. 깨어나라는 거예요. Гэтэ бурхан юу гэсэн бэ? Тэднийг сэргэж 정신 차리라는 거예요. ухаар гэж хэлж. 네가 낳은 모든 이들 중에 너를 인도할 자는 없다. За тэгээ үсгэлээр чамайг төрүүлсэн тий хөвгүүдийн дунд чамайг удирдах нэгэн бол байхгүй гэж хэлсэн. 또 네가 기른 모든 아들 중에 그 손으로 너를 이끌 사람이 없다. За бас чамайг өсгсөн бүх хүмүүс дундаас хөвгүүд дундаас чамайг түших хүн бол байхгүй гэж хэлж. 유다 민족들 가운데 유다 백성들을 건져낼 사람이 없는 거예요. Өөрөөр хэлбэл Юдагийн ард түмэн дотроос Юдаг авч гарах, Юдаг аврах нэгэн байхгүй гэдэг хэлж өгч. 하나님이 징계하실 때 그 환란 가운데서 건져낼 만한 사람이 없어요. Өөрөөр хэлэх юм бол одоо Юдачуудыг тэр гадлаас нь аварж гаргах нэгэн бас байхгүй наа гэж хэлж. 이건 아무도 할 수가 없어요. Өөрөөр хэлбэл хин дуртай нэнийг бас гаргахгүй. 누군가 보내주셔야 돼요. Бурхан хин нэгнийг заавал илгээж өгөх хэрэгтэй болж. 누구를 보내주셨죠? 역사적으로? Тэгээ бурхан түүхээр харах юм бол хэнийг илгээсэн бэлээ бурхан өөрөө? 고레스였죠, 고레스. Хорийн шиг илгээсэн тийм ээ.
고레스를 보내어 이스라엘을 해방시키죠. Тэгээ Корешиг илгээгээд бурхан Израилийг аварсан ба. 고레스를 하나님께서 그 사람은 내 종이다 그러셨어요. Тэгээ Корешиг бурхан юу гэсэн бэлээ? Тэр бол миний зарц, миний боол гэж хэлсэн. 두 가지 일이 내게 일어날 것이다. 19절에 말씀하셨는데요. За тэгээд л 19-р ишлэгийг авах юм бол энэ дээр өгөхлөөр чамд ингээ хоёр зүйл болно гэж хэлсэн. 누가 너를 위해 슬퍼하겠느냐? 곧 폐허와 파괴, 기근과 칼이 온다는 거예요. За 19 дээр үгсэн гэхлээр хин чиний төлөө гашуудах вэ? Тэ чам дээр эвдрэл, сүрэл, өлсгөлөн илт ингээд ирнэ гэж хэлсэн. 첫째는 기근이고 하나는 칼이에요. Нэгдүгээрх нь болохоор өлсгөлөн, хоёр дахь нь илт гэсэн. 먹을 것이 없다. 그건 무서운 일입니다. Шууд утгаараа өлсгөлөн гэдэг чинь идэх юм байхгүй гэсэн үг шүү дээ. Маш ингээд нэг хөдлийн аимшигтай. 여러분, 먹을 것이 없고 굶고 있는데 우리가 이렇게 모여서 성경 배울 수 있습니까? Одоо хэдүүлээ тэ жишээлх юм бол идэх юм байхгүй. Тэр ингээ өлссөн байгаа. Гэтэ ингээ хамтдаа цуглаад тэ эснийг сураад ингэж чадах болов? 50 амгалан сууч чадах уу? 아이들이 집에서 굶고 있는데 Хүүхд чинь гэртээ ингээ өлссөн байж ах үед та ингээ 50 суугаад үг сонсоод гэж чадах уу? 또 칼은 전쟁을 의미하죠. За энэ дээр бас дахиад илт гэж хэлж байгаа тий. Илт гэдэг нь юу вэ? Шууд утгаар бол дайн шүү дээ тийм ээ. 전쟁이 나면 우리가 모여서 예배드리기 힘들어요. Тэр бас одоо хэрвээ дайн гарах юм бол бид нар ч гэсэн амар тайван суугаад тэг хамтдаа цуглаад чуулгандаа ингээд цуглаад ингэж бас ингэх бас хэцүү. 그래서 20절에 내 아들들이 다 기진하고 그물에 걸린 영양 같고 모든 거리 모퉁이에 다 누워 있다는 거예요. Тэгээд 20 дээр харах юм бол үсгэлээ. Тийм учраас тэг хөвгүүд чинь сулдан торонд орсон зээл шиг гудамж бүрийн ихэнд хэвтнэ гэж хэлсэн. 그물에 걸리면 꼼짝 못 하잖아요. Тэгээд торонд хэрэг орчин бол хичнээн хурдан байсан ч гэсэн хөдөлж чадахгүй тий. 힘이 없어요. 능력이 없어요. Утгаараа хүч нь байхгүй болно шүү дээ тий. 그들에게 여호와의 분노와 네 하나님의 책망이 가득하다 그러셨습니다. Тэр одоо гэхдээ яасан бэ? Эзний хилэн бурхан чин зэмлэлээр дүүрэн байна гэж хэлсэн. 오늘날에도 여호와의 분노, 하나님의 책망이 있어요. Түүнд одоо ч гэсэндээ эзний уур хилэн бас эзний зэмлэл ингээ хүмүүс дээр байгаад байгаа. 그러면 어려운 일 만나게 되는 겁니다. Тэгэхээр тэгснээсээ болоод яадаг вэ? Хүн ингээ хэцүү байдлуудтай үргэлж ингээ тулгарч байгаа. 먼저 내가 먼저 깨어나야 돼요. Тэгээ эхлээд бидний яах вэ? Ийм үед эхлээд бид нэр өөрсдөө сэрэх хэрэгтэй. 그리고 성도들을 깨워야죠. Тэгээ бид нэр итгэгч нарыг бас сэрэх хэрэгтэй. 하나님 말씀으로 일깨워야 돼요. 깨워야 돼요. Бид нэр Бурхны үгээр ингээ сэрэх хэрэгтэй, бас сэрэх хэрэгтэй. 근데 잘 깨어나나요? Бид нэр ингээ сайн сэрж гэнэ үү та? 저도 아침마다 저희 아이를 깨우는데요. Өглөө болго хүүхдээ ингээ сэрээдэг юм. 셋째를 깨우는데요. Гурав хүүхдээ сэрээдэг юм.
아, 깨우는데 힘들어요. Өглөө сэрэхэд их хэцүү байдаг. 아침 6시 반에 이제 깨웁니다. Өглөө 6:30-аас сэрэх хэвээр. 깨우는데 한 20분 걸리는 것 같아요. Тэгээд сэрэхэд бол нэг 20 орчимээс болж байна. 그렇다고 뭐 매를 때릴 수도 없잖아요. Тэгээд тэглээгээд одоо өглөө болгон зохио зодоод иж болохгүй шүү дээ, тий. Сэрэхэд бол 음, 그러면 아마 아빠를 싫어하게 될 겁니다. тэгээд хэн бол яах вэ? Аавдад ургуу болчих магадгүй юм чинь, тий. 잘 깨워가지고 이제 아침 먹고 학교 가도록 하는 거죠. Тэгээд өглөө нь тэгээд ямар ч байсан сайн сэрээгээд өглөөний хоолыг идүүлээд тэгээд сургууль руу явуулдаг өглөө болгон. 제 셋째는 중학교 3학년에 이제 고등학교 올라갑니다. Одоо эдний 3 дахь хүүхэд нь болохоор манайхаар бол 9-р анги юм байна. 막내도 있어요. 막내는 초등학교 4학년입니다. Харин бүр бага хүүхэд нь болохоор 4-р анги юм байна. 막내는 잘 일어나요. 깨우면 바로 일어납니다. 4 дахь хүүхэд нь болохоор сэргэг гинэ. Өглөө сэрэнгүүт шууд босчтой. 여러분 교회 교인들이 잘 깨어납니까? Тэгээ харин таныг сэрэх юм бол таны чуулганыхан шууд босдог болов. 믿음이 쑥쑥 잘 자라나요? Тэгээ бас ингээ одоо сэрэх талаар ингээд номлох үед итгэлүүд нь шууд ингээ өсөж гэнэ үү? 여러분들의 교인들은 여러분들 자신의 모습이라고 보면 돼요. Чуулганыхаа хүмүүсийг хараарай. Тэгээд чуулганы хүмүүс чинь ямар байна? Тэр таал гэсэн үг. 양들은 그 목자를 닮아요. Хондууд нь хончноо дуурайдаг. 기도하는 목자이면 기도하는 것을 담게 돼 있습니다. Тэгээ хэрвээ хончин нь залбирдаг байх юм бол итгэгчдийн дагаа залбирдаг болдог. 하나님 두려워하는 목자면 양들도 하나님 두려워합니다. Эзнээс имээдэг хончны хондуулах хэлснээс имээдэг. 21절부터 마지막 절까지는 하나님께서 진노의 잔을 거두시고 원수는 심판하신다고 말씀하셨어요. За 21-ээс ахуулаад сүүлийн одоо 23 хүртэл агуулга төр болохоор эзэн одоо юг тэг шийтгэгч шиг зэмлэнэ гэсэн агуулга гарч ирж байгаа. 고통받는 자여 부르십니다. 21절에. Одоо 21 дээр юу гэсгэлээрэ зовж байгаа нэг нэ гэж дуудаж. 포도주가 아닌 것으로 취한 자여 이 말을 들어라 그랬어요. Дараад нь юу гэсгэлээрэ хоёрт нэлсэн те даарс биш зүйлд согтсон нэг нэ намайг сонсооч ээ гэдгсэн. 여호와의 분노와 하나님의 책망으로 취한 거죠. За тэгсэн бэ. Эзэн өөрөөр хэлэх юм бол тэр юунд яасан гэхээр эзний шийтгэлд тэр согтсон гэсэн үг гэж. Эзний шийтгэл сахилчуулалтанд согтсон нэг нэ гэсэн үг гэж. 내 주 하나님께서 너를 위해서 그 백성을 위해서 변론해 주신다 그러셨어요. Тэгээ үсгэлээрээ чиний эзэн бурхан чиний төлөө ард түмнүүдийн төлөө эзэн шийдэл өгнө гэсэн. 하나님께서 우리를 변호해 주신다는 거죠. Шууд утгаараа эзэн биднийг өмгөөлж өргөсөн тийм ээ. 보아라, 내가 네 손에서 그 비틀거리게 하는 하나님의 분노의 잔, 진노의 잔을 거두어 들이신다는 거예요. Яагаад тэгээ цааш нь харах юм бол үзэгдэн би гараас чинь согтуурлын аягыг хилэнгийнхээ аягны шавхрыг авлаа гэж хэлсэн. 내 분노의 큰 잔을 이제
다시는 마시지 아니할 것이다 그러셨어요. Өөрөөр хэлэх юм бол тэгээ юу гэсэн бэ? Чи тэр миний уур хилэнгийн аягнаас дахиж уухгүй гэж хэлж. 하나님의 백성들이 하나님께 많이 회개했습니다. 네? 하나님 백성들이 하나님께 많이 회개했어요. За тэг бурхан энэ ард түмэн эзнэрөө хандаад ингээ залбирсан ба тий. 또 하나님께로 다 많이 돌아온 거죠. 하나님께로 많이 돌아온 겁니다. Тэгээ бурхан тэд нар эзнэрөө хандаж гимшээд яаж хэлээрэ буцаад ингээ эзнэрөө эргэж чаа. Бүгдээрээ. 1절 말씀이 계속 이어지는 거예요. За тэлээрээ тэр утгаараа харах юм бол энэ сүүлийн төгсөл хүртлээр нэгдүгээр ишлэл байсан тий 51-ийн нэгдүгээр ишлэл тэр чигээр ингээ үргэлжлээд явж байгаа гэсэн. Бурхан буцаагаа тэрийг дуудаж байгаа гэсэн. 의를 따르고 여호와를 찾는 사람. Тэгэн гутаа зөвийг дагаад зөвийг дагж байгаа тий эзнийг хайж байгаа хүмүүс гэж хэлж байгаа. Тэрийг хэлж байгаа гэсэн. 하나님께서 이제는 그 분노의 잔을 하나님 백성으로부터 가져다가 하나님의 원수 대적들에게 그 잔을 쏟으시겠다는 거예요. Надад бурхан тий тэднийг шийтгсэн ч гэсэндээ уцаагаад тэднийг одоо тэдний шийтгэлийн тэр байдлуудыг нь уцаагаад одоо нөгөө дайснуудынхан дээр цотхно гэж хэлж. 그들이 너한테 말했다는 거예요. 23절에 хэлж байна гэсэн тий. 엎드려라. 우리가 넘어가겠다. 이렇게 말했어요. Тэдний үсэг цонгоо бид дээгүүр чинь алхна гэж хэлж. 바빌로니아 사람들이 유다 백성들을 다 짓밟고 굴복시키고 압제했죠. Өөрөөр хэлбэл Вавилончуудтай Юдачуудыг бүгдийг зөвшөөрүүлээд тэгээ дээгүүр нь тонгоогоо дарлаад ингэсэн гэсэн тий. 그런데 이제는 하나님께서 그들에게 하나님의 진노와 분노의 잔을 쏟아 부으시겠다는 겁니다. Тэгээ бурхан яасан гэхээр энэ удаа бурхан буцаагаад тэднэрийн дээр уур хилэн гэхэд аягыг асгана гэж. 그 원수를 갚는 것은 하나님께 달려 있어요. Өснөөс өс хаах зүйл нь бурханд байдаг. 하나님 원수 갚아주십니다. Бурхан өөрөө хариултлыг авч өгдөг. 물론 우리가 법적으로 따질 게 있으면 법적으로 따져야 됩니다. Мэдээж хэрэг хэдүүлээ одоо юу гэх юм одоо хууль яг одоогийн байдлын тэгээ хуулийн байгууллага ч юм уу тийм зүйлүүдээр шийдвэрлэх ёстой зүйл байвал тэрийг бид нэр явах хэрэгтэй. 그리고 특별히 사람을 미워하지 않도록 조심하셔야 됩니다. Гэхдээ бид нэр тэр дунд анхаарах ёстой зүйл нэг зүйл байгаа нь гэхээр хүнийг одоо үзий ядаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 그 사람을 미워하는 감정이 있으면 기도가 잘 안 돼요. Хүний дотор хүнийг үзий ядах юм сэтгэл зүй байх юм бол залбирал ингээ сайн хийгдэж чаддгүй. 특히 주일날 마귀는 우리를 속상하게 해요. Ялангуяа тэр утгаараа залбирлыг ингээд сайн хийлгүүлэхгүй тулд эзний өдөр заавал ингээ муу нэг яг гэхлээрээ хүний доторх хүнийг ингээ бүр ингээ аягүй тийм гомдол ч юм уу сэтгэлээ аягүй тийм өвтгдөг. 기분 나쁘게 만들 수 있어요. Өөр ингээд тэстэй бүр одоо юу гэх вэ? Дотор тавчтуулам тийм болгодог. 아, 누가 청소를 안 해놨지? Тэр нь ч гэхдээ аягүй цөөхөн багхан зүйлээс ч болно. Энэ яагаад ийм байгаа юм гэдэг ч юм. Энэ яагаад цэвэрлэг байгаа юм ч гэдэг юм. 왜 누가 난로에 불을 안 떼놨냐? Энэ тэгээд энэ гал
Гал түлхсдэг хүн яагаад энийг ингээ хийцэн гэдэг ч юм. 짜증나는 일, 화가 나는 일이 생길 수 있어요. Өөрөө мэдлгүй ингээд нэг миний анхаарлыг сарниулаад тэгээд дотроос тавчуурмаар уур хүрмээр ийм байдлуудыг үүсгдэг. 그래서 주일날은 아주 조심해야 됩니다. Тэгэхээр бид нэр маш болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа эзний өдөр таныг ерөн тэгдэг шүү гэдгийг бид нэр бодох хэрэгтэй. 내 마음이 편안하고 기뻐야 되는데 Миний 마귀는 чи эсрэгээр яастал уул эзний өдөр чинь маш амар амгалан баяр хөөртэй ийм байх хэрэгтэй байгаа шүү дээ. 하나님의 일을 실패하게 만들려고 그럽니다. Гэтэ муу нэг яадаг лээрэ бурхны ажлыг тэгэд юу яадаг одоо бүтлгүй болохын тулд 52장은 복음입니다. 복음. за цаашаа нэглээ гарах юм бол 52 дугаар бүлэг рүү орох гэж байгаа. 52 하나님께 дугаар бүлэг чинь эзний баярын мэдээ байгаа. Сайн мэдээний талаар. 하나 1절과 2절에 하나님께서 시온에게 깨어나라고 말씀하시죠. За тэгээд 1 2 дугаар ишлэлээр харах юм бол бурхан Сионд өгсөнлөөрэ сэрхтэн гэж хэлж байгаа. 자, 이제 깨어나라고 일어나라고 자꾸 말씀하십니다. Тэгээд бурхан харах юм бол те байнга хэлж дээ сэрээрээ босоорой гэд байнга хэлж байна. 힘을 내라고 그러시죠. Тэгэхээр өвчөө тэнхэг аваач гэж хэлж байна. 거룩한 성 예루살렘아, 네 아름다운 옷을 입어라 그러셨어요. За тэгээд дараад нь үсгэлэр нэг дээр бас ариун хот Иерусалим аа чи үсгэлэнтэй гой хувцас өмсөөрэй гэсэн. 그 포로 생활하고 종살이 하던 때 옷은 이제 다 벗어서 버리고 새로운 새 옷을 입는 거죠. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ үе чинь тэдний чинь цөллөгийн үед байгаа шүү дээ. Тэгэхээр цөллөгийн тэр боолын тэр муу хувцас тайлаад шинэ хувцсыг өмсөөрэй гэж хэлж байна. 그 옷은 자유의 옷이네요. 자유의 옷. Тэгэхээр тэр хувцас гэдэг нь ямар хувцас хэлж байгаа гэхээр одоо эрхчлөөний хувцсыг хэлж байгаа гэсэн. 에베소 4장 24절에서는 의와 진리와 거룩함으로 지으신 새 사람을 입으라 그러셨죠? Тэгвэл тэгсвэлээр 에베소 4장 24절. Эфес номны 4-ийн 24 дээр харах юм бол тэн дээр л шинэ хувцсыг өмсөөрэй гэсэн ба тий. 거기 한번 읽어주시겠어요? 네. Эфесоос 4장 24절 байсан. 네. Эфес 4-ийн 24. За би эндээс уншия. Үнэний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шин бүнийг өмсгөө гэсэн. Амен. 거기 22절에서는 옛사람은 벗어버리라 그랬잖아요. 22 дугаар ишлэгийг харах юм бол энэ дээр болохоор хуучин үнэ тайл гэж гарч байгаа. Эфес 4:22 дээр. 옛사람이 입고 있던 옷은 벗어버리고 새 사람의 옷을 입으라는 거예요. Өөрөөр хэлэх юм бол хуучин хүний өмсчихсэн хувцас тайлаад шинэ хүний шинэ хувцас өмсөөрэй гэж хэлсэн. 로마서 13장 12절에서는 네. Ром номны 13-ийн 13 12 дээр харах юм бол 빛의 갑옷을 입으라 그랬어요. за энэ дээр болохоор эслэр гэрлийн хувцсыг өмсөөрэй гэж байгаа. 그리고 14절에서는 로마서 13장 14절에서는 주 예수 그리스도로 옷 입으래요. За тэгээд Ром 13 14 дээр харах юм бол эзэн Иесус Христийг өмсөөрэй гэсэн. эзэн Иесус Христийг өмсөөрэй гэсэн. 아름다운 옷을 입으라고 말씀하십니다. өөрөөр хэлэх юм бол энэ нэг болохоор мэдлээ Исая намдар харах юм бол үсгэлэнтэй хувцас өмсөөрэй гэсэн. 이제는 할례 받지 않은 사람, 부정한 사람이 다시는 내게로 들어오지 않을 것이다.
За тэгээ юусэн бэ? Цааш нь 52-ийн 1 дээр арах юм бол хоцлуулгаагүй бузар нь ахиж над руу чам руу ирэхгүй гэж хэлсэн тий. 이방 사람들이죠. 원수 대적들이 다시는 들어오지 않을 것이다. Тэгээ өөрөөр хэлбэл өөрөөр хэлэх юм бол а дайсан болон өстнүүд нь дахиж чам руу ирэхгүй гэсэн тий. 예루살렘아, 티끌을 털고 일어나 앉아라 말씀하셨어요. За тэгэнгүүт Иерусалим одоо босоод өвдгөө гүвээрэй гэсэн тий. 그 종살이 하면서 먼지구덩이에서 흙투성이에서 일하던 자리에서 일어나 나오라는 거예요, 이제는. Өөрөөр хэлэх юм бол аль хэдийн шороотой болцсон тэгэхээр одоо тийм газраас одоо босоорой гэж хэлж. 그 낮은 자리에 있던 곳에서 존귀한 자리로 올라오라는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бас нөгөө талаар харах юм бол тий бүр юм дорд орсон тийм байдлаасаа дээшээ босоод тий өндөрлөг газар руу гараарай гэж хэлж. 그 바빌로니아 사람들에게 묶여가지고 종살이하던 그 내 목의 사슬을 풀어라 말씀하셨어요. За тэгсмэлээ үзүүн дэх гинжээ мултлаарай гэж хэлсэн тий. Тэгээд олзлогс минь босоорой гэсэн. 죄악의 사슬이죠. Өөрөөр хэлэх юм бол тэр гинж гэж хэлж байна. Гимиг хэлж байна тий. 세상 사람들이 다 그 죄의 사슬에 묶여서 돌아다니고 있는 거예요. Дэлхийн хүмүүсийг харах юм бол бүгд ингэ гмийн гинжинд гинжлэгдчихэд ингэ дагаа явж байгаа. 불쌍하잖아요. Нэг бодлын өрөвдөлтөй тэг өрөвдмөр 종살이 하는 거예요. өөрөөр хэлбэл тэд нэр ингэ боолчлогдоод яваад байгаа. 자유가 없어요. Биднэрт ингэ эрх чөлөө гэж байхгүй. 두려움과 공포가 항상 있죠. Тэгээ хүнд яхахлаар айдас тэг ингэ тийм үргэлж ингэ байгаад байгаа. 여러분, 예수 안 믿는 사람들, 세상 사람들이 뭘 무서워합니까? Тэгээ хүмүүс яадаг гэхээр Есүс итгэдэггүй хүмүүс одоо дэлхийн хүмүүс юунаас айдаг болоо? 귀신이 무섭다는 거예요. Тэгээ хүмүүс юунаас айдаг гэхээр тэд нэр чөтгөрөөс айдаг. 그 귀신 봤냐? Тэгэхээр тэд нэр өөрсдөө тэгвэл чөтгөрөө харсан юм болоо яг үнэндээ. 여러분들 귀신 무서워하세요? Та чөтгөрөөс айж гин үү? Айдгүй. 아니, 귀신이 어디 있습니까? Чөтгөр нь хаана гэдгийг? 다 마귀가 장난하는 거예요. Яг үндэ бол зүгээр тэр муу нэгэн л тэгээ тоглоод байгаа тэг хүмүүсээр. 그리고 죽을까 봐 무서워하죠. 죽을까 봐. Тэгээ хүмүүс юу гэдэг тэр өвхгүй гэдгээс айдаг. 다 두려워하고 다 무서워하는 것이 많습니다. Тэгээ хүн болохоо ер нь айдаг, эмээдэг зүйл ихтэй байгаа. 하나님의 종은 무서워하는 게 있으면 안 됩니다. Тэгээ эзний зарц тэгвэл харин яах вэ? Айдаг зүйлтэй байж болохгүй. 하나님께서 3절에서 6절까지 바빌로니아에서 해방시켜 주시겠다 약속하셨습니다. Харин одоо 52-ийн 3-аас 6 гарах юм бол бурхан Израилийн ард түмнийг Бабилоноос чөлөөлж өгнө гэж амлалсан амлалт гарч. 3절에 너희는 여호와께서 이같이 말씀하셨는데 너희는 값없이 팔렸으니 돈 없이 속량될 것이다 약속하셨어요. За 3 дээр хэлсэн те бурхан та нар үнгүүгээр та нар худалдагдсан тэгвэл одоо мөнгөгүйгээр буцаага золигдно гэж хэлсэн. 네가 전에 저 이집트에 내려가 가지고 거기서 종살이 했다는 거죠. Өөрөөр хэлэх юм бол та нар урд нь зүгээр Египт рүү буужчоод тэнд ингээд боолцлогдсон гэдэг хэлсэн. 또 아시리아 사람들이 와가지고 이유 없이 너희를 압제했다는 거예요. Я бас Ассирчууд ирээд эрэхтэй яасан бэ? Тэднийг ямар шалтгаангүйгээр тэднийг барьж авч боолчсон гэсэн. 몽골도 비슷하네요.
Монгол ч гэсэн бас тийм түүх байгаа тийм. 러시아가 먼저 다스렸나요? 중국이 먼저 다스렸나요? Монголыг. Монголыг тэгвэл Оросууд эхлээд Монголыг одоо ноёлсон юм уу? Эсвэл Хятадууд эхэлж Монголыг ноёлсон юм уу? Манч 러시아인가요? 아이고 중국인데 중국은 그냥 중국은 아니고 만주친 Орууд 음, 만주 나라. 음. 중국이 와가지고 그 몽골 사람들 다스리고 또 러시아가 와가지고 또 다스리고 음. 짓밟고 힘들게 한 거 아닙니까? Тэгээ монголуудыг ч гэсэндээ яасан гэхээр ингээд шалтгаангүйгээр те манжуу нар ирж дарлал дараад нь орсууд ирж дарлал ямар ч шалтгаан буруу байхгүйсэн ч гэсэндээ тэгсгсэн хэлмэдүүлээл 여기 하나님께서 5절에 말씀하셨어요. 내 백성이 까닭 없이 잡혀갔었는데 지금 내가 무슨 일을 해야 좋겠냐 말씀하시는 겁니다. тэгээ тав дээр урах хэвсэлээр миний ард түмэн шалтгаангүйгээр тэднийг мань авч явсан те харин одоо тэгвэл би юу хийвэл зүгээр вэ гэж хэлсэн. 이집트에 가서 430년 동안 종살이하고 또 아시리아에게 포로 잡혀가가지고 압박을 받고 또 바빌로니아 사람들에게 또 70년 동안 종살이하고 Тэгээ юу гэж юм гэхээр өөрийн ард түмэн те бурхны ард түмэн Египт рүү зүгээр яваад очсон чинь 430 жил тэнцээ боолчсон. Дараад нь шалтгаангүйгээр Ассирууд хүрчээд бас тэр Израильчуудыг бас боолчсон. Одоо энэ удаа Вавилончууд хүрч ирээд бүр 70 гаруй жил ингээ боолчилж байгаа тийм. 내가 그들에게 자유를 주고 그들을 해방시켜 주시겠다는 거예요. Тэгээ бурхыг өслөөр харин би одоо тэднэрт эрх чөлөөг өгч тэднийг чөлөөлнө гэж хэлж. 그러므로 6절에 내 백성은 내 이름을 알게 될 것이다 그러셨어요. За гэхдээ тэгээ бурхан бас юусэн бэлэр миний ард түмэн миний нэрийг мэдэх болно гэж хэлсэн. 아, 하나님께서 우리와 함께 하시는구나. 우리를 도와주시는구나. 깨닫게 돼요. Тэгээ 6 дугаар ишлэл дээр тийм. Тэгээ тэд нэр бурхан биднийг ингээ хамт байгаа юм шүү дээ. Биднийг аварж байгаа юм шүү дээ гэдэг тэд нэр ойлгоно гэсэн. 그날에 이 말을 하는 자가 나인 줄 알게 될 것이다. 내가 여기 있다 그러셨습니다. Тэгээ бас үсэн мэд 6 дээр тэр өдөр ингэж хэлж байгаа нь би гэдгийг тэд нэр ойлгох болно гэж хэлсэн. 그래서 이 복된 소식을 누가 전해줘야 되잖아요. 이 복된 소식을 전해주는 사람이 있는데 그 사람은 복이 있어요. Тэгээ бас яасан бэ? Энэ баяр хөөртэй энэ мэдээг одоо бусдад бас хэн нэгэн дамжуулах ёстой шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ мэдээг дамжуулах нэг нь яа гэсэн бэ? Ерөөлтэйе гэж хэлсэн. 구원의 소식, 자유의 소식, 해방의 소식이죠. Өөрөөр хэлэх юм бол авралын мэдээ, эрхчлөөний мэдээ, чөлөөлөлтийн мэдээг тэгээд дамжуулах ёстой. 그게 복음 아닙니까? 복음. Энэ нэг талаар харах юм бол шууд одоо сайн мэдээ шүү дээ, тий? 7절에 좋은 소식을 전하고 평화를 공포하며 복된 소식을 전하고 구원을 공포하는 사람. 7 дээр ингэсэн тий. Амар тайвныг сонирдуулж, сайн мэдээг, сайн сайхныг мэдээлж, авралыг сонсгож, Сион хандан сонсгогч нэгэн гэж хэлж. Авралыг сонсгогч нэгэн гэсэн. 복된 소식을 전하는 사람이 복이 있다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол тэг ерөөлийн мэдээг дамжуулагч нэг нь ерөөлтэйе гэж хэлсэн. 네 하나님께서 통치하신다 하는 자의 산을 넘는 발이 어찌 그리 아름다운가 그랬습니다. Тэгээ юу гэсэн бэ? Тэр хүнтэй чиний бурхан хаанчлах нэ гэж хэлээд тэр уулсыг давж байгаа тэр нэгний хөл юутай өсгөлтөнтэй вэ гэж. 모든 복음을 전하는 사람, 하나님 말씀을 전하는 사람은 산을 넘는 자의 발이에요. Үгүй л одоо
тэгээ сайн мэдээг дамжуулж байгаа эзний үгийг дамжуулагч нь хүн болгон та тэр уулсыг давнаад дамжуулж байгаа үсгэлэнтэй хөлтэй нэгэн гэсэн үг юм. 몽골은 그 높은 산이 많지 않은 것 같아요. Тэгээ Монголын хувьд хэдүүлээ уул гэхэлэр та нарт хэр тусч байна? Манай Монголд ч тийм өндөр уулс байдаг лөө. 저희 이 한국은 대한민국이 거의 다 전체가 다 산입니다. Солонгос болохоор газар нутаг ч гэсэнтэй ихэнх нь дандаа уул байдаг. 제가 기도하러 가는 산도 아주 깊은 산이에요. Тэгээ ингээ пасторын залбирахаар явдаг уул ч гэсэн маш тийм гүнзгий одоо шигүүтэй уул байгаа. 이렇게 봤을 때는 산이 예쁘게 보이고 좋아 보이지만 막상 그 산 속에 들어가면 분위기가 완전히 달라집니다. Тэгээ уул гэдэг зүйлийг харахаар алсаа сэтлээ харах юм бол сүрлэг, гоё те янз бүрийн өөснөг ботой гоё харагд. Яг ясан дээр тэрлэн дотроо хүн рүү н ороод ирэхлээр мэдрэмж нь шал өөрөөр явчихдаг. 산에 산을 넘어가려면 힘들어요. Тэгээ тэр уулыг яг ингээд тэр гоё уулыг давах гээд ингээд хичээхэд хүртэл амар биш. 땀이 흠뻑 젖습니다. Яг бүр хөлс мөсөл бүр үнэхээр гарна те. 숨이 막 차가지고 숨이 턱에 차죠. Тэгээ бүр амьсгаа бүр давчтана. Амьсгаадаад. 힘이 많이 드는 거죠, 이게. Шууд утгаараа болохоор тэг гоё харагдчихаа тэр уулч гэсэндээ хүч маш их ингээд шаарддаг гэсэн. 설교하는 건 힘들지 않나요? Таны хувьд тэгвэл эзний үгийг дамжуулах нь хэр хэцүү байдаг вэ? 어떤 연구 결과가 있는데요. 설교 1시간 하는 게 밖에서 노동하는 사람이 7일 동안 노동하는 것과 같은 에너지를 쓴대요. Нэг ийм судалгаа байдаг гинэ. Нэг цаг эзний үгийг дамжуулах нь гадаа талбай дээр 7 хоног одоо талбай нөгөө нэг тариалан хийдэг хүмүүсийн 7 хоног ажиллаж байгаа ажил 7 хоног ажиллахтай хэмжээний тийм их одоо хүч зарцуулдаг гэж судалгаа гарсан. 그때 많이 힘들다는 얘기겠죠. Шууд утгаараа л энэ маш хэцүү л гэсэн утга л да. 예. 설교하는 게 단순하지 않습니다. Тэгээ эзний үгийг дамжуулна гэдэг бол тийм хэлбэр тэг хөнгөн хандах зүйл биш байна. 사도 바울은 내가 너희를 위해서 해산하는 수고를 한다 그랬어요. Тэгээ Илч Паул бас тэгсэн байдаг те. Би та нарын төлөө өөхөх мэт ингээд нэг хичээж байна гэсэн. 아이 낳는 거 쉽습니까? Тэгээ тэр нэг бас тэгдэж тэ нэг төрөх мэт зовлон хүүхэд төрүүлнэ гэдэг чинь тийм амар зүйл гэж юу? 거의 뭐 죽다가 살아나야지 사람이 태어나는 거잖아요. Тэгээ хүмүүс тэгдэг те. Эмэгтэй хүн ер нь өвчөөс хүүхдэд төрүүлдэг гэж ярьдаг те. 저희는 다 산을 넘는 사람들입니다. Гэтэ хэдүүлээ харах юм бол өнөөдрийн 7 дугаар эшлэл дээр байгаачлан бид нэр бүгдээрээ уул давдаг хүмүүс байгаа. 또 8절에 파수꾼이라 그러셨어요. За тэр 8 дугаар эшлэл харах юм бол бидний юу гэсэн бэ? Харуулууд гэж дуудаж байгаа. 파수꾼은 분명한 소리를 내야 돼요. За тэр харуулах нь яах ёстой вэ? Товч тодорхой бас зөв зүйлийг мэдээлэх ёстой. 또 파수꾼은 깨어 있어야 됩니다. Бас харуулах нь яах ёстой вэ? Сэрүүн байх ёстой. Сэргэд. 주님이 보실 때 깨어 있는 파수꾼을 보시면 기뻐하시는 거예요. Тэгээ эзэн яах вэ харин тийм сэрүүн байгаа тэр харуулыг харахтаа баярлах болно. 여호와께서 시온으로 돌아오실 때 그들이 눈으로 직접 볼 것이기 때문이다 그랬어요. За тэгээ үсэн бэ эзэн Сионд эргэж ирэхэд түүнийг тэд нүдэрээ үзнэ гэж хэлж.
파수꾼은 구약에서 선지자들이었는데요. Аа тэгэхээр энэ дээр хэлж байгаа харуулууд гэж чинийг хэлж байгаа вэ? Иш үзүүлэгч нарыг хэлж. 바빌로니아에서 예루살렘으로 돌아오는 사람들을 이제 보게 되죠. Тэд нэр яах вэ? Бабилоноос Иерусалим руу бууж ирж байгаа тэр хүмүүсийг харна гэсэн үг тийм. 포로된 사람들이 돌아옵니다. Боочлоод ирж байгаа хүмүүсийг буцааж ирж харна гэсэн. 예수 믿지 않던 사람들이 돌아옵니다. Эзэнд итгээгүй хүмүүс буцаж ирнэ гэсэн. 하나님께서 하나님 백성들을 위로해 주시고 예루살렘을 구속하신다고 말씀하셨어요. Эзэн тэг өөрийнхөө ард түмнүүдийг тайвшруулж бас Иерусалимыг дахин аварнаа гэж хэлсэн тийм. 10절에 여호와께서 모든 민족들의 눈앞에 자신의 거룩한 팔을 드러내셨다고 그러셨어요. Тэгээ 10 дугаар ишлэгийг харах юм бол эзэн ариун мутраараа хамаг үндэстний нүдэн дээр ил гаргана гэсэн ариун мутраа. 또 모든 땅 끝까지 우리 하나님의 구원을 볼 것이라고 말씀해 주셨습니다. Тэгээ үсэн бэ газрын хязгаар хүртэл Бурхны авралыг хүмүүс үзнэ гэж хэлсэн. 모든 민족 땅 끝까지 복음이 들어간다. Тэгээ бүх үндэстэн газрын хязгаар хүртэл газрын төгсгөл хүртэл сайн мэдээ хүрнэ гэсэн үг. 복음을 가지고 산을 넘는 귀한 발이 되시길 바랍니다. Тэгээ энэ өдөр тэг энэ сайн мэдээг та өвөрлөөд уулыг давдаг тэр нандин хөлтнүүд байх болтугай гэж өрөөе. 기도하겠습니다. За хамтдаа залбирцгаая. 거룩하신 하나님, 하나님의 귀한 파수꾼의 사명을 잘 감당하게 해주시옵소서. Эзэн минь, ариун эзэн минь, эзэн таны нандиндаг үнэнч сайн харуул байлгаж өгөөч. 저희가 깨어있게 해주시옵소서. Эзэн минь биднийг өргөл сэргийг байлгаач. 분명한 소리를 내는 저희가 되게 해주시옵소서. Тодорхой үнэн үгийг ярьдаг харуулууд байлгаж өгөөч. 감사드리며 예수님의 이름으로 기도드립니다. Ингээд талархан Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 네, 감사합니다. 그리고요. 그 지난 시간에